Сайн байна уу? Ишзая сувгтай хамт байгаа танд баярлалаа. Та хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ыг дарж бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж түгээгээрэй. Баярлалаа. За ингээд эхлэе. Таны өнөөдрийн ажил үйлс төлөвслөөс чинь илүү сайхан бүтэх болно. Таны бүх зүйл болно бүтэн биелнэ. Бүхий л эерэг сайхан зүйлийг танд хүсье. Та бол хангалттай сайн хүн. Бусдын шаргалсан зөрчилийг ойлгоно гэж бардамнах хэрэггүй. Их заанч бас хэрэггүй. Мөн өөрийн сэтгэлийн өвдөлтийг ойлгуулахын тулд хичээж улаарах хэрэггүй. Сэтгэлийн шарахгүй хүн гэж үгүй. Бидний эргэн тойронд буй асар олон мянган шаргалсан зөрчилийг илүү зөөлөх боломжтой арга нь би тэгж байгаа юм чинь өөрхийн нэгэн ч бас тийм л байгаа гэсэн энгийн бод түннийг ойлгох явдал юм аа. Бүх хүн чамд сайн байх албагүй. Чиний хувьд дургүй хүн байдаг шиг хэн нэгэн чамд бас ямар шалтгаангүйгээр дургүйч байж мэднэ. Тэглээгээд чи өөрчлөгдөх албагүй. Тийм нөхцөл байдлыг хүлээж авдаг байх нь зүйтэй. Ямагт чи өөрийнхөөрөө цоглог амьдрах нь зөвөө. Дараа гэж байхгүй. Одоо ч тийм. Ирээдүйд ч тийм. Тийм болохоор бид ямар ч дасгалгүйгээр төрөөд, ямар ч дадлаггүйгээр хүтээг. Дахин давтагддаг өдөр гэж нэг ч үгүй. Яг адилхан шөнө гэж үгүй. Яг адилхан үнсэлтгэж байхгүй. Яг адилхан харцаж гэж байхгүй. Аз жаргалын нэг талын үд харагдахад нөгөө талын үд нээгддэг. Гэвч бид хаагдсан хаалгыг л удаан ширтээд нээгдсэн байгаа бусад хаалгыг олж харж чадахгүй олон бий. Сайхан өдөрч бай, муухай өдөрч бай. Туулж өнгөрүүлж байгаадаа утга учир өгье. Тэр утгаараа би өдөр бүр сайжирч байна. Туйлын угаасаа гэдэг зүйл хаанч байдаггүй. Хүн гэдэг тухай үедээ өөрт өгсөн нөхцөл байдлаа дагаад сэтгэл санаа нь өөрчлөгддөг. Туйлын тийм хүн гэж үгүй. Угаасаа тийм хүн ч гэж байхгүй. Та тэр хүнд ямар оршин тогтнол вэ гэдгээс хамаарат харилцан адилгүй өөрчлөгддөг. Чиний амьдрал тийм тэгш сайхан байгаагүй ч тэглээгээд хувь заяа чинь өвгөр төгснө гэсэн үг биш ээ. Хамгийн чухал нь ирээдүйн чи юм аа. Сайн сайхан хувь заяаг өөрөө бүтээж авах нь чухлаа. Чиний өнгөрсөн амьдрал бол амьдралын чинь цаг хугацааны нэг л хэсэг юм. Чиний амьдарч буй газар оронч энэ хорвоогийн нэг л хэсэг юм аа. Чи хараахан хүнийг үзен ядах хүртлээр олон хүнтэй уулзаагүй. Чи хараахан энэ хорвоод дургүй болох хүртлээр олон газараар явж үзээгүй. Чи хараахан амьдрал цөхрөх болтлоо удаан амьдраагүй шүү.
Өөрийнхөө ойлгож буй тэр жижигхэн ертөнцөөс мултран гарвал хүсэл мөрөөдөл угаасаа дүүрэн бий. Чамайг итгээсэй л гэж хүсэж байна. Энэ хороо дэлхий чиний бодож байгаас илүү гэрэл гэгээтэй, илүү үзэсгэлэнтэй тэр нарны цацраг байгаль дэлхий чамайг халуун дулаанаар угтах болно. Заавал гүйх хэрэгтэй гэсэн үг биш ээ. Хурдан явах ч хэрэггүй. Бүх хүч чадлаа зориулах хэрэгтэй ч гэсэн үг биш. Бас заавал амжилтанд хүрнэ гэх албагүй. Олон хүмүүс, олон номнууд бүх хүч чадлаа дайчил гэж, шаргуу хичээ гэж, амжилтанд хүрч чадна гэж, цаг хугацаа алдаж болохгүй гэж, алдаанаас битгий ай гэж, мөн сориод хэрэгжүүлээд гүйцэлдүүлэх нь зөв зүйл зөв хариулт гэж хэлдэг. Мөн тэгж бид ойлгодог. Доош өнгөж хэцүүдэж би өөрийгөө нэг хараад үзье. Амарч болно. Шаргуу хичээгээгүй ч зүгээр. Чи аз жаргалтай байвал тэр бүх зүйлс болно бүтэн зүгээрээ. Үхээсээ өмнө ийм зүйл бодмооргүй байна. Би яагаад тэгж их хичээж амьдрсан юм болоо? Төгшөр зовлонтой байгаа атлаа гоё амьдарч буй мэт харагдах гэж хичээж байхаар зүгээр навсгарч гисэн сэтгэлээрээ тайван амгалан амьдрах нь чухал гэж бодож байна. Надад дургүй хүний хүртэл дуртай болгох хэмжээнд би том болсон хүн биш ээ. Надад дургүй хүн байвал би ч бас дургүй байх тал болно. Сайн байх гэсэн төвшин дэндүү төвлөрөөд бүгдийг сэтгэл ханамжтай байлгаж чадахгүй учраас чи өөрийнхөө хүсч буй зүйлийг олоод зөвхөн чиний хийж буй зүйл дуртай хүмүүстэй уулзахад болно. Кампанич бусдаж бүгд л тайлбарлаж хэлхийн аргагүй өөрийн гэсэн шалтгаан нөхцөл байдалтай байдаг бөгөөд тэр бүгдийг бид ойлгож төвчих шаардлагагүй гэж бодож байна. Бүгдийг сайн хийх гэж хичээх нь боломжгүй зүйл бөгөөд ухаалаг сонголт ч биш байж болно. Бүгдийг сайн хийх гэж байгаад үнэндээ аливаа нэг зүйлийг ч сайн хийж чадахгүй тодорхой бус нэгэн болж болцсошгүй. Тэмч байж болно. Тийм зүйл байлгүй яах вэ? Тийм харилцаач байж болно. Тийм сэтгэл төрөгч үе бий. Сэтгэл шархалхаас айсан юм шиг байна. Хэн нэгэн найдаж байгаад урам хугарахаас үтлээ айсан юм шиг байна. Тиймээс би анхнаасаа л аль болох найдахгүй байхаар хичээж буй үе юм шигэ. Бүхэл өдөржингөө түүн төвлөрч энерги зарцуулсан юм шиг байна. За үл тоохоо болий. Мдээгүй мэд саралхаа бай. Хараахан бүгдийг хүлээн зөвшөөрч илчлэх итгэл байхгүй ч ийхүү хинч харж чадхааргүй тэмдэглэлтэй ч болтугай. Гаяа чамайг сонсож өнгийн харж байя сэтгэл минь. Чи ч бас намайг магтаж өгөөрэй. Өнөөдөр болий. Чи сайжирна. Үнэхээр сайжирна. Хамгийн сайн болно. Үнэхээр амьдрал чинь сайжирна. Үгүй ийм хүн үгээр маш дутагдaltaй. Чи байна штэ тийм ээ. Хүн төрлөختний түүх ихэлснээс хойш чамаас илүү сайнаар амьдрсан хүн
байгаагүй гэх яриаг сонсох байхаа. Дахин хэлж өгье. Чиний хүсч байсан хүсэл мөрөөдөл бүгд биелэх болно. Чиний хүссэн бүхэн бүгд биелнэ. Чиний хайртай хүмүүс ч мөн сайжирна. Тиймээс чиний хийж буй бүхэн сайн байх болно. Яаж ч байсан бүтэж биелнэ. Та бүхний бүх зүйл сайхан болно. Хизээд fighting. За дуслаа. Эрт заяа сувгтай хамт байсан танд баярлалаа. Та хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ыг дарж бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж түгээнэ үү? Баярлалаа. Дараа дахин уулзъя.